Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч. Зохиолч Джеймс Феннимор Купер. Нэгдүгээр бүлэг. Хэрийн үнэр анхлын өвс ургамал бурхныг орлох цагт хязгааргүй огторгой сүмхийдэг эрхгүй төлөөлөх буй хөхөмдөг уулсын салхин шаналууны минь өөга болон сүүж хэлж өгүүлээгүй бодлууд минь далдын залбирал болон үлдсүү. Мөр. Царн их бол сүрн агуу гэдгийг нүдтэй болгон лавтай мэдэх бил. Хязгааргүй огторгойн цагламгүй гүнд хараа юугаа сунгах яруу найрагчийн тархинд дээдлэгээс дээдлэг гүнээсгүн магадгүй мэрэгнээс мэрэгэн бодол хөврөлтнө. Далайн аялалд анх гарч буй хүнч асар уудмыг нь эс хайхран өнгөрхөн зүүн буй. Жири мэдэрч тусган үл чадах сүр жавхлан гагцхүү сэтгэлийн хүч ороогүй тэнгэрийн шөнийн хав харан хуйдч төсөөлөх болоо. Бидний энэхүү үүх түүхэнд үүд хаалгыг нээж өгөх ёстой. Хоорондоо адилгүй хідэн хүн маань нүдний өмнө цэлийн харагдах байгальд тийхүү бишрэн гайхаж хэртхийн цэлмэх байдалтай байв. Хоёр эмэгтэй дөрвүүл орчин тойрноо нүд хужирлах гэж хор хойтон бэйбие дэрлэн унсан дарих дээр гарч зогсжээ. Иймэрхүү газрыг эндхийнхэн одоо хүртэл салхид гэж нэрлэдэг зантай. Шугын доторх иймэрхүү харанхуй чийг даасан газар нарны гэрэл тусахаар хүний хөл гიშ гээгүй. Америкийн атар сүрлэг дүнсгэр ойн дунд энд тэндгүй баян бүрт харагдах шиг болно. Бидний цоглон өгүүлж буй тэрхүү бэсэрхэн салхид дэвсгийн хөмөг дээр орших бөгөөд орой дээр нь гараад харсан хүнд хараа цуцам алсын бараа цэлийнэ. Энэ бол эндхийн шигүү ойд яваа хэнд боловч азтай тохиол билээ. Энэн дээр дурдсан намхан дэвсэг дээр оршихоос гадна уруудан цагаалж цааш үргэлжлэх тул энэхүү цараар баг боловч газраас алсыг ажихад санснаас хамаагүй их юм харагдах аж. Эрдэмтэд одоо хүртэл байгалийн энэ сүйтгэлийн шалтгааныг эргэлзээгүй болтол тайлбарлаж чадалгүй зарим нь гадаад их далаад дэгддэг харс салхин адил хүчтэй хуй салхины уршиг гих. Зарим нь цахилгаан цэнгийн гинтийн их юр бус хүчтэй урсгалын үр хөврөл гинэ. Гэвч уг явдлын учир шалтгааныг нийтээр мэдэх бил. Тэрхүү цагаалчийн дээд биеэр байгалийн тоомлох хуя барих үзэгдлийн нөлөөгөөр газраас дэш 30 дохоо өндөрт хүрсэн хэрэг бөгөөд зориг зүрхээр арай дутмаг хоёр. Тэрхүү цагаалчийн дээд биеэр байгалийн тоомлох хуя барих үзэгдлийн нөлөөгөөр бие дэрлэн унсан моднууд дээр манай дөрвийн хоёр эрэхтэй навран гарсан нь газраас дэш 30 дохоо өндөрт хүрсэн хэрэг бөгөөд зориг зүрхээр арай дутмаг хоёр бүсгүйгээ үгээр ятгаж хүчээр дэмжсээр мөн тэртээ өндөрт гаргал. Хүчтэй салхинд хугарн хааш яаш савж унсан асар том модны их бие хөрөөцсөн тайрдас модыг ундуй сундуй шидэлсэн мэт бөөн цөөнөрөө хөглөрөн байхад сайхан үнрээ хараахан алдаж амжаагүй ганцхан навчтай мөчөр нь өвөр хоорондоо ончрон барьцалцсан нь гар дэвтэйхэн барьц болж байна. Бүр орвонгороо оглорсон авраг модны яцоор нь газраас ёрдан түүний олон салаа үндсэнд шавар шороо бөөнөрөө үлдсэн нь манай дөрвөн аянчид дээр нь гарч зогсоод хав ойроо ажиглахад их л эвтэйхэн гიშгүр болбоо. Эрхэм уншигч афганар минь намайг энд ихэс дээдсийн хүрээлэнгийн хүмүүсийн тухай нэгднэгэнгүй гүйлхэн гэж битгий бодоорой. Энэ бол балар ойн дунд зөвчигээ алдаад байгаа явуулын хідэн хүн байгаамаа. Ийм биш байлаа гэсэн. Тэд удам судраараач уг амьдралынхаа цараарч тэр дээд ангийнханд хамаагүй. Тэр дөрвийн эрэгтэй эмэгтэй хоёр нь угаас энэ нутгийн уугуул иргэд Тускарор хэмээх нэр их гарч агсан Индиан овгийн хүмүүсээ. Хамт яваа нөгөө хоёрын тухайд гэвэл эрэгтэй насан турш эгэл нэгэн усан цэрэг байж энд тентхийн тэнгис далаагаар аялж явсан хүн болох нь харах царайнаас андашгүй. Хамт яваа залуу хүүхэн нь мөн л дорд гарлын бөгөөд гагцхүү нас залуу төрсөн байдал царайлаг сэргэлэн цобоо даруухан зан аашийг нь аживл бүсгүй хүний угийн үзэсгэлэн гоо байдал дээр бэлэг оюун сэтгэлийн гоо чанар нэмэр болсон андашгүй. Мөн одоо хэрн түүний тунгалах сэргэлэн цэнхэр нүдэнд сэтгэл санааны их баясал багтал тодорхой юм зэрэгцээ. Ялэмгүй бодлого ширэлд автан буйн
хөөрхөн царайнаас нь андашгүй болоо. Энэ бол тиймэрхүү тохиолдолд ч бидэнд юугаарч халхалхааргүй баяр баясгалан төрүүлдэг байхад төрхөөс заяасан авьяас бэлэгт хүмүүст сэтгэлийн хүчит долгионоор илэрдэг тийм нандин шинж бил. Үннийг хэлэхэд орчныхоо байгалийн үзэсгэлэн хараад хээвнэг хайхарамжгүй байдаг хүн гэж байх уу? Аялагчдын маань хараа сунгасан өрн зүгт нүд алдам хязгааргүй далай мандал мэт ой шугын навч мөчр өнгөнгөөр дуньяартан байх нь дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 42 градусын бүсэд байдаг энэ нутгийн гол шинж ажээ. Туйвалсан ганхах сайхан дидэмтэй хайлаас төрөл бүрийн агч удам сайд Америк царс энэ нутагта халыт мод гэгддэг өргөн навчид далдуу. Энэ бүх модны орой мөчөр нь хоорондоо хэрэн сүлжилдээд нүдний хараа цуцсан үргэлжилсэн асар уудам цавчим цацар харагдах нь тэнгисийн хөх давалгаа тэнгэрийн хөхөмдөг хаяалууга нийлсэн мэт байна. Байгалийн өөрийнх нь гаж дайрлалаар эсгэл хүчтэй догшин үзэгдлийнх нь ирэхээр буй болж оог цоог ажиглагдах ойн цоорхоод угаас их лужир бус боловч нарны гэрэл өөд цоройж ургасан ганц нэг модны шингэн оройн ногоорох налуу хажуугийн төвшөнд бараг хүрчээ. Тийм модны тоонд хүнийг их тоохон үгүй авч чухлаас чухал хус хизээний салах чуурууляас дөрөл бүрийн шид модос гихчлэн их тайгын бусад авраг сүрлэг моддыг бодох нээж жолдрайд тооцогдох нэг нь ордог юм. Эгцчилгэр нар сент тэнд бусдаас ялгарн цоройсон нь эгээл ой тайгын тэрэг хөндөй талд уран хүний гараар бүтээж босгосон өнгөж авхаа сайтай гэрэлт хөшөө шиг үзэгдэнэ. Эндхийн ой шугуу нэлэн хүйд өөгүй тэгш нов ногоон тэнгис адил зах хязгааргүй зэлийнх нь үнэхээр сүрлэг. Тэртээ тэргүй нүдэнд дулаан гайхам сайхан өнгө тунарч тал талаас нь чимэг бологч туслах өнгө нэмэрчсэн нь хэлэх өөгүй гоо үзэсгэлэнг буй болгож байхад хүндэтгэл ёслолыг илэрхийлэх мэт чимээнэргүй сүрлэг байдал нь бишрэн гайхах сэтгэлийг аяндаа төрүүлмүй. Гэшигсэн газар нь овоо бүх боловч нурж магадгүй гэж бодоод насаар Ахмад аялагчийнхаа дохооноос барихтаа үгүйтэй байсан залуу бүсгүй. Нагацаха энэ таны тэгтлээ дурладаг далаатай ажилхан байгаа биз гэж асуухад цаадхан зэөхнийхөө хөөрхнийг санаж нэрэлдэгчлэн. Сорнзам минь. Хаанаас чи хүүхдийн гинэ юм хэлж байна. Нялх хүүхдэл Атлантын их далайг адахын чинээ ийм навчтай зөвлөх байх. Модны энэ бүх орой навчийг цуглууллаа гэхэд Нептун тэнгэрийн цээжийг чимхэд нэгэхэн тэвэр өвсний төдий болно шүү дээ гэв. Та сайхан хэллээ. Гэхдээ давсыг нь хэдрүүлж байх шиг байна. Нагац минь. Бээр цэлих энэ газар модны навчнаас өөр юу ч алга. Таны тэр далайд онцгой юу байдаг юм бэ? Үгүй мөн жиш бэ. Ингэж жишдэг чинь юу вэ? Сорнзам минь. Энд хөөс сагарсан долгоо байна уу? Хөөл алдах гүн хөх цэнхэр ус давстай ус эргэлэг хайлам загас гар шуурга тасралт завсаргүй өөгчих давлгаа энэ алгын чинээ өчүүхэн ойд байна уу да. Хэмээн тэр үед гойд дурлан өмсдөг байсан улаан цэмбэн хандаазанда хоёр гараа шургуулсан өвгөн бүсгүйн түшиж байсан дохойгоо өгцчин ууртай өгүүлвэ. Ийм сүрлэг тогтоцтой аймаг сэтгэлийг амраах намгүн байдал хамар амар ханхих англин нандин үнэр энэ гайхам сайхан ногоо ой тэнгист байдаг гэх нү нагац минь. Дэми ярьж байна дүү минь. Хэрв чин талаар жаах юм гадралдагсан бол ногоон уснаас дор золиг далайчнд байдаггүй юм. Мананд саялагаарчгүй мэд далайчнд санагдана. Ногоо мод бол өөр хэрэгэлдэ. Чиш. Модны навч мөчр амьсгаа авах чимээ гарч ийн уу да. Дүү минь. Салхи чамд сайхан санагддаг юм бол далайд дайралдаг баруун хойдын салхины чаг нууштай байна да. Тэрнээс гадны нүчөөхөн ойд усан шуурга, гар шуурга, салхи хуй гэж хаа байна. Ийм юмд загсны тухай ярилдчихгүй. Энд хүйтэн салхи шуурга болдгийн улмөр билэрхэн харагдаж байна. Харин ойн ан араатныг загстай яаж зүрлэх вэ? Нагад цахан хуучин далайчин гэсэндээ өөрийнхөө зүтгэж юу гэж хэлэлтэй юм бит. Албаниас гарах үед биднийг зэрлэг араатантай заавал таарлтна гэцгэж байсан гэтэл туул авир гээгч юм үзэгдсэнгүй. Өмнөд өргөргийн аварга махчин загастай зүйрлэх ямар ч араатан байхгүй гэж би бодож байна. Гэхэд эрхэм хүндэт садныхаа хэлж буйгийг сонсохоос хязгааргүй ой тайган сүрлэг сайхныг хавьгүйг сонирхож байсан зээ охин. Аха хараач. Тэр моднуудын оройгоор шинхэн утаас унаглаж байх чинь юу вэ? Энд хүн байдгийн болов уу? Гэж чангаар хэлв.
Нээр нь тийм байна. Утаа бай гэж байгаа хойно хүн байна гэсэн үг. Энд чинь 1000 түмэн модноос илүү хэрэг. Гээлбэрт харуулъя. Цаадах чинь ажиглалгүй өнгөрөөд явчихж мэднэ. Утаа байгаа газарт гал донгоцны галтойгоо байж мэднэ. Гэд нагацах нь халааснасаа гараа гаргаж хажуудаа зогсох индианы мөрийг алгадан бээрийн төдий зайд ойн төглөөс сим хийхэн суунаглаад нарийн зурвас татуулсаар жижигнэн дөргөх мэт агаарт улмөргүй замхрах утааг харуулва. Тоскорара гүн бол эдүгээг бодохны. Өнгөрсөн зууны уугуул нутгийн хүмүүсийн дунд олонтой тааралдаг сүр бараатай дайчдын нэг бөгөөд колонистуудын дунд удаан амьдарч тэдний зан заншил бүхэл хэлийг нь мэдж авсан хэдий боловч индиан омгийн удирдагч хүний онгон сүр жавхлан эрхэм чанарыг бараг алдаагүй хүн бүлгөө. Өвгөн далайч тэр хоёр овоо найрсаг харилцаатайч индиан нь харуулын цэргийн дарга нартай байнга уулзаж учирч явсан болохоор далайчны гагцхүү бусдын мэдлэлд явдаг цэрэг хүн гэж үзэх тул төдийл дотносох нь үгүй. Тоскарара аймгийн хүнтэй хамт аялаад нэгэд 7 хоног болж буйхэр манай далайчин Чарл Кэп түүний ихэд хөндөй зожиг байдалтай явж баахан ихэмсэг байхыг ажсан тул хичнээн хамаа намаагүй ярих үедэж эрэ цээргүй ярилцахыг эс зүрхэлнэ. Харин одоо дүнсгэр битүү ой тайгын дунд байтал тээнхүү утаа үнэртхийг ажсан далайч маань сэтгэл ихэд хөдлөн хөөрсөндөө далайд гинэт даргуулын бараа олж харсан шигэ болж тарилцснаас хойш анхудаа индианыхаа мөрийг алгадах зориг оржээ. Тоскорора аймгийн хүн гисэндээ индиан нь агаарт сунаглах утааг хурц нүдээрээ дорн олж хараад өлмий дээрээ минут гэртээ яг аюулын үнэр агаараас зогсон бор гөрөө саятай самсаас арталцуулан ангуучин эзнийхээ буун дуг чагнан алсаас хараага ис салган хөдөлгөөнгүй ширтэх сургуультай тайган нохоо айдал зогсож байснаа. Өсгий дээрээ бууж байч мураа хашгирдаг индиан нарын байдлаар үл мэдэг дуу алдсан боловч сэтгэл хөдлснөө дахиж юугаарч мэдэгдсэнгүй. Нүүр царай нь баг өмссөн мэт ямар ч хөдөлгөөнгүй. Гагцхүү тогтож ятсан бүргэд хар нүд нь хар шугыг өөртөө хэрэгтэй юу ч алгасахгүй харна гэсэн юм шиг нэн анхааралтай ширтнэ. Хүний хөл гიშгэж үзээгүй ийм зэрлэг аглаг газраар явах гэж гарсан аяллынхаа бүх ил аюулыг авгах үеэл охин хоёул ойлгож байсан боловч харин ийм газар хүн амтантай ойртож тулгарх нь сайн муу ёрын аль нь болохыг хинхэн дунгаа бодож чадахгүй байв. Энэ хабар Онёдимо Тоскорора аймгийнхан ан хийж байгаа муу та. Тэдэнтэй нийлээд ганц шүнчгэлсэн эвтэйхэн орон дээр сүүж амрахсан гэлбэрэ гэж Кэп хамт ява индиан хүнээс англи нэрээр нь дуудан хэлв. Урц байхгүй хэтэрхий их модтой байна гэж гэлбэр мөн л өнөөх хэнэггүй байдлаараа хэллээ. Гэсэн ч энэ хавьд индианууд ч байх ёстой биш шүү. Танай нутгийн хуучин танилуудаас ч байгаа юм билүү? Яаж мэдхэв тийм ээ гэлбэр? Тоскоророч биш, Онейдоч биш, Мохогч биш, цагаан царайтал. Чөтгөрчин. За соронзом. Энч муу далаачны ухаанаас гэдэрсэн хэрэг юм байх. Тэнгис далайн чон бид энгийн цэргийн татдаг тамхи далаачны татдаг тамхи хоёрыг ялгахтайгаа улсаа. Залхуугийн хэвтэр зайтайрын ор хоёрыг л ялгахтайгаа улс. Гэхдээ эзэн хааны далайн цэргийн хамгийн хашир жанжинч онгоцны галчин тавьсан утаагаар эзэн хааны хөлгийг тарина гэж бодохгүй байна. Тийм зэлүүд газар хүн байна гэдгийг бодхоос залуу эмэгтэй сэтгэл догдлон булбрай газар нь улаартан тунгалаг нүд нь улам сэргэх боловч садан ахтай хандаж зориг муутайхан хэлвэ. Тэр хоёр хоёул хамт ява Тоскорора хүнийхээ ер бусын юм мэддгийг буюу мэргэн зөнгөн нэг бус удаа гайхан шагшиж байв. Цагаан царайтны гал гинэ. Манер арай чинийг мэдхгүй байх тийм ээ хаа? Ах нь 10 хоногийн өмнө болоо. Нэр мэдэх ёсгүй гэж ам бардам хэлэх байсан. Харин одоо ингэж хэлж чадахгүй. Харин гэлбэр та тэр утааг яагаад улаан арсны биш цагаан арсны тавьсан утаа гэж байгаа юм. Хэлж өгөхгүй юу? Нойтон түлээ чигний хол байгаа утаа их гарна. Уус нь их бол утаа нь хар байдаг гэж дайчингэр энгийн тооны бодлогыг маанаг хүүхдэд тайлбарлах багшаадл сургамжлан хэлв. Эрхэм гэлбэр минь. Тэр утаа нэг их харч биш, эгч биш байна шүү дээ. Ахмадын данхтай цайг халаахад түлэг түлээгүй болсон үед ачааны бэхэлгээнээс хитэн зомгол аваад галтахад иймэрхүү өлөн шингэн утаа уг нь гардагсан. Гэлбэр толгоогоо дохисгийж. Уус нь их бай. Тоскорора хүн усаар гал хийх овжин ус бишээ. Цагаан царайт хүн ном ихтэй. Тэрнээс шатаах зангүй. Ном ихтэй мэдэх юм багтай гэв.
Номыг уншлаа гэд их нэмэр болохгүй гэж боддог Кэп. Энэ хүний хэлдэг зүйтэй. Харин чамайг номоорч нь дайруулж байна шүү. Соронзон минь. Яг ухаантай хүн юм да. Хөөе Гилберт. Өнөөх их нуур гэдэг нэртэй цөөрөмдө хүрэх болоогүй байна. Хээчнээ чөдөр явавта. Яваад л байдаг. Дуусахгүй хачийн. Гэхэд Тускараараа далайчныг тоомжир муутайхан гарснаа. Онторио тэнгэр адил. Нэг нэртэй их айны хүн түүнийг мэдэх учиртай гэв. За тийм бол би ч бас их айны хүндэ. Нуугаад яхав. Их явсан хүн. Бүх айны минь дотроос хамгийн залхаг яршигтай энэ болж байна шүү. Явсаар тэнгисийн бараа хардагсан бол яамаа байхсан. Гэтэл бид буцаад мөнгөнөж байна. Тэр яриад байгаа. Цэнгэг ус шигэмч нь хаяанд нийлж байсан бол 30 бээрийн зайд элбэг харах энэ газраас хос хурцнууд олж харахгүй байх ёсгүй. Харалтаа онторыг харагдчих. Гэж Гилбер гараа хачин сайхан намтай сунган хэлв. Та газар гэхээс биш. Ус гэж хашгирч зураагүй байхалт. Тэгээд олж харахгүй байхгүй юу? Гэж заяа охин сургуулийн хүүхэд инээдтэй хөгж өнтөө юм хэлчихэд инээдэг шиг инээд алдан хэллээ. За болдоо Соронзон минь. Тэнгэрийн хаяанд байгаа ганц мэддэгэ би олж харахгүй байх номгүй. Онторой давстаа ус биш. Цэнгэг ус болоод таны нүдэнд өртөхгүй байгаа хэрэг ах минь. Чи намайг галт онгоцонд яваа амныхан салиа арилаагүй жаал гэж бүү бод. Бэ чин хал үзэж хатуужил суусан далайчин шүү дээ. Хятад оронд очоод харсан ч усны ямрыг нь ялгахал хүн би. Гилбер дахин зүүн хойд зүг гараараа зааж. Онторио хэмээн бахархсан байдалтай дахин хэлв. Кэп түүнтэй танилцсан цагаас хойш анхудаа жаахан зэвүн хүрсэн боловч зааж буй гар харж буй нүд хоёрыг нь дагаж сайтар ширтвэл үнэхээр модны зулаастай мэт навчны дээх нүр тэртээ алсад тэнгэрийн өчүүхэн хэсэг нь хов хоосон юм шиг үзэгдэхэд цэнгэг устай цөөрөм хайж гарсан цагаас хойш би ийм юмны бараа харах гэсэн юм шүү дээ гэж ямар нэг юм сэтгэл шулуудаад ганц ч үг гарцдахгүй гэсэн шиг мөрөө хавчс хийснэ. Онторо гэдэг чинь тэр байж мэдэх юм. Гэхдээ миний халаас нь лавта багтмаар хонгор шивдэ. Юу ч гэсэн өөр дээр нь хурч очиход завинд маань бүх сэргэх зай олдох болов уу? Гилберт. Хэрв тэр хавьд цагаан царайтнууд байвал би уулзалтахад гэмгүй байх шүү гэв. Хариуд нь Тускараараа зөвшөөрсний тэмдэг болго толгой юугаад доош тохив. Тэгээд бүгдээрээ дархны язгаар дээрээс бууж эхэлвэ. Гилберт дэвхрэн буумагцаа. Би тэр утаа гарч буй газар очиод юун хүн тэнд галт үснийг нь мэдээ. Та нар завин дээр очиод хүлээцгээж бай гэв. Тэр заваа тэрүүхэнд урсах гол дөргсөн байжээ. Тэгэхгүй шүү эрхэм минь. Уусны гүн хэмжих гэж юм уу? Далайн эргээр жаахан зугаалж яваад ирий гэж байгаа бол өөр хэрэг. Таньж мэдэхгүй газар лоцмана хол явуулахаас л та. Би тантай хамт явбал яасан юм? Гэж өвгөн Кэп хэлв. Тэхүү элт сэжгэлсэн үгэнд өчөөхөн төдийч гомдоогүй индианер. Ах минь та яах санаатай байна гэв. Гилберт минь танаас салахгүй ёрдөөлн хамт яваад тэр танихгүй хүмүүстэй ярилцъя гэхэд Тускараараа татгалцсангүй харин үгнээсээ гардаггүй хүлцсэнгүй авгайга завруугаа очиж байх хэмээн улам мэрийн шаардав. Авгайн хаяа дүрлэхэр хар нүдээр зориглон өөдөөс нь харахад нөхрөө хайрлсан айсан хүндэтгэлсэн үнэнч усгал номхон хань болох нь илэрх ажи. Гэтэл Соронзон үгүй л. Хүн царилт гайхамшиг тох яолцсон цагт зориг шийдмэг байдаг хэдий боловч угаас бүсгүй хүн болохоор нүд алдам хязгааргүй. Уудам зэрлэг зэлүүд газар харж хамгаалах хүнгүй ганцаараа үлдэн гэдэг нэн аимшигтай санагдсан тул авахтайгаа хамт явахыг хүсжээ. Дандаа завинд суусаар залхлаа. Надад явж л байвал сайн биш үү? Тэр улсын дор эмхтэй хүн байчих мэднэ гэж Соронзон учирлаг хагаад айснасаа болж царай нь хичнээн хижээвч зэвхий дааж эхэлснээ сүүлдээ улаа бодорч байва. За тэгвэл дүү минь яв да яв. Эндээс 200-гаатхан алхам газар байна. Нар жаргахаас лав нэг цагийн өмнө бид буцаад ирж амжина. Жинхэнэ нэр нь Мейбл Дүнхэм гэдэг тэр охин нөгөө хоёртой цуг явах болсондоо баярлаж байхад Гилберийн эхнэр зуны шүүдэр голын зүг үгсүггүй урамгүй хөдөл. Нөхрийнхөө үгнээс гардаггүй гав ганцаар аач үлдэд сурсан хүн болохоор харанхуй зэрлэг ой дунд боловч айж цочхыг мэдэхгүй ачи. Нөгөө гурав дархнасаа сэмхэн гарч ойн цоорхоод ороод утаа гарах зүг мод хаяалан явлаа. Гилбер ганц хоёрхан удаа сайдрал авлан хараад
Тийшээ хүрэх замаа мэдэж байхад Кэп бүгэн ойнгүнд орохын өмнө халаасныхаа луужингаар баахан шалгаж үзлээ. Эндиан хүн ингэж нүднийхээ багцаагаар танихдаа соромгай. Харин хашир зуусан далайчин зүг заадаг зүүнийхээ ачийг андахгүй шүү гэж Кэп зовлонгүй алхан ява Тускарарогийн араас даган явах зуур дүүдэ хэлээд бас Колумб гагцгүй өөрийнхөө нүдэнд хамгийн даатгаж явсансан бол Америк ТV-г олж нээхгүй байсан биз. Хөөе. Гэлбрэ. Чи юу нэм үзсэн үү гэв. Эндиан эргэж Кэп үзгээ барьж ява луужингэн зэрэмхэн харснаа. Доглох янзгүй ердийн байдлаар цагаан царайтны нүд Тускараро толгойгоор хардаг юм. Давс. Ингэж тэр хамт яваа хүнээ хүндэт гисэн ажээ. Та одоо хилээ хичээхээс нүдэ хичээ гэв. Аха. Цаадах чинь дуугүй явцгаая. Бидний уулзах гэж байгаа улс маань ямар хүмүүс байгаа юм блэ гэж сэжиглэж байгаагаа хэлж шүү дээ. Эндиан хүн толгойн сэргэлэхэд явахтаа их болгоомжт. Бууныхаа замгийг шалгахыг нь чи амжсан уу? Би ч гэсэн гар бууганыг шалгая байц. Мэйбл битүү таагаад олон хоног ингэж явсан болохоор тиймэрхүү бэлтгэл хийхэд нь айж сүрдэлгүй. Нөгөө хоёрынхаа араас дажгүй алхаж яваа Индиан аасч дордох юм алга. Эхний хагас бээр газар тэд дуугүй явж өнгөрөөд цаашлах тусам улам их болгоомжлох хэрэгтэй байгаа. Ой модны өтгөн авч мөчрийн дундуур өндөр модноос өөр юу шалж харагдах бил. Эндхийн амтай голтой бүхэн бүгд нарны зүг хандаад сая жива бүдүүн бааз хийцтэй тулгуур багн бүхий байгалийн цацар мэд навч мөчрийн халах дор явах бүлгүй. Гэтэл ийм багн болгоны ард муухан буй гэж зөмбөлгээрээ тааварлсан гэлбэр тэр зүг төргөн алхах бүрдээ алхаа гიშгэн улам чимээгүй болж сорог хурцнууд нь бүдэг ойг нэвт харч модонд улам наалдан ахих ажээ. Давс туса цагаан царайтны гал байгааг харж гэж бардан байдлаар ойн гүн рүү хуруугаараа зан шивнэв. Эндиа мэдсэн байна. Бурхны өмнө тангаргалсан ч би бэлэн байна. Юм шараад суулцгааж байгааг нь ийм газар байгаа хэрн 3 дарвуулт хөлгийнхөө өрөөнд байгаа юм шиг яасан тайван суулцгаана бэ гэж Кэп бовтнов. Гэлбэр зармыг л мэдсэн байна. Харин хоёр Индиа нэг цагаан царайт байна гэж Мэйбл шивгэнэвэ. Цагаан царайт гэж гэлбэр дахин давтаж хоёр хуруугаа гоцоо ойлгосноо улаан арстэнгээд нэг хуруугаа гоцоо ойлгов. Та хоёрын хинэн зөв хэлж байгааг эндээс ялгах арга. Нэг нь лав цагаан арстан. Яасан ч сайхан залуувт. Сайн удамтай, сайн ч залуу гэж шууд хэлмээр байна. Лоймл амтан лав бишээ. Нөгөө нь улаан арстан бололтой. Төрсөн төрхөнч бэйдэ харамгүй төрхсөн бодгийг нь харсан чандашгүй. Нөгөө нэг нь юу гэлтэй юм бит. Оогч биш болчирхаач биш гэмээр хэмээн Кэп баярлан хэлв. Цагаан царайт гэж гэлбэр давтан хэлж дахин хоёр хуруугаа гоц ойлгосноо улаан арстэнгээд нэг хуруугаа гоц ойлгов. Зөв хэлж байгаа байх шүү ах минь. Энэ хүний нүд дурангаас ямар ялгаатай билээ. Харин энэ улс бидний дайсан уу? Нөхөр үү гэдгийг яаж мэдэх юм? Францчууд байвал яа? Тэгвэл би одоо тэдэнд хашгиръя. Ямар улс байхыг нь мэдээ соромсон байна. Модны ард нуугдж бай. Энэ муу санчны ярьж хиламаа олохын наан гинэт бидэн рүү гал нээвэл яа. Ямар хаанхын улс болохыг нь мэдэтгий гэж Кэп хэлээд юу юугүй хоёр гараа амандаа аваач танихгүй хүмүүс рүү хашгирахыг завдтал гэлбэр гялсхийн хөдөлж зэгсэн байдлыг нэн даруй болиулаад улаан арстан Могика сайн хэрэг цагаан нь англи хүн байна гэлээ. Чихэн чимэгтэй үг байна да хаа. Эдэнд ойртож очиод би та нарт нөхөр болох улс гэдгээ хэлье гэж шивнэв. Ийм харанхуй бөглөө ойд цус урсгасан тул ам болоозай гэж бодхоос зүрхэн шимшрэх бүлгөө. Улаан арстан хүлээцтэй юм мэднэ. Цагаан арстан яаруу бууга шүүрнэ. Бүсгүй хүн очсон дээр гэж Тускараро хэллээ. Юу ярьж ийн? Жаахан хүүхдийг хайгуулчаар явуулчаад чи бид хоёр лазан энэ хүүхдийг онгоцоо чирээд гарга гिचгээд хүлээж хэвдэх хэрэггүй. Тэгэхгүй шүү. Гэж Кэп гайхтаа хэлвэ. Ах минь, наадах ч ухаантай хүний үг хэлж байна. Надад жаах юм огт алгаа. Христос мөргөлтөй нэгч хүн бүсгүй хүн рүү буу шагаах ёсгүй. Би тэдэн дээр энхийн элч болон очие. Гэлбрийн хэлж байгаагаар би өмнө ч ороод явъя. Санаа зовлтгүй. Бүгд сайн сайхнаар болно. Тэд бидний хараагүй байгаа. Намайг ил гараад очиход надаас айхгүй.
гэж зориг тохин хэлвэ. Залуу хүүхний зүрх зоригтойг тоосон Гилбер зүйтэй гэж хэллээ. Далайчин хүнд ийм зам байдаггүй юм гэж Кэп дургүй хэлснэ. Гэхдээ балар тайгад ямар юм байхыг би мэдэхгүй. Нээрэн хүсэж байгаа бол өөрөө л мэдтээ гэж дууграв. Ах минь надад айх юм алга. Тэгээд ч намайг хаацалж хамгаалах та хоёр байна шүү дээ. За тэгвэл яах вэ? Харин миний нэг гар бүг аваад яв. Юу хийх вэ? Залуунаас чадалгүй хоёр тал найдаа. Сайн санаад Христост мөргөлтний дунд орсон бүсгүй хүнд арчаагүй чадалгүй байдал нь хамгийн найдвартай түшиг болдог юм. Би хизээж буу гэдгийг мэдэж яваагүй. Хойшид ч мэдхийг хүсэхгүй гэж Мэйбл энэ хэлэхэд сэтгэл нь хөдөлж хацар нь улаа бударнаа. Нагц нь байгч гэхэ болсонд Тускаророгийн мэрэгэн зөвлөгөө авсан Мэйбл хамаг зориг зүрхээ чангалан дүүдгийн дэргэд суух үл таних дэдгээр хүмүүсийн зүг гав ганцаараа явлаа. Бор зүрхэн цээжиндээ пол цогловч сэтгэл түгшснээ мэдэгдэхгүй тулд Мэйбл дайжгүй байдалтай алхнаа. Саадуул нь өсгөлн чон шиг хоол ундандаа үхэлдэж байсан болохоор хэр баргийн юм анзаарах янзгүй. Ойр хав чив чимээгүй. Гэсэн ч түүдгээс нь 100 алхмын тэнд Мэйбл санаандгүй хуурай мөчр хуг гიშгэн таснис чимээ гаргасанд Гилберийн Моги Кан хүнгээд байсан хүн бас ямар хүн болохыг нь ялгаж чадан байцгаасан хүн хоёр нүдэр имхийнч зургүй болсон хараагаад мод төшүүлэн тавьсан ангийн буурууга ухас хийсэн боловч охины бараа кармагц аль нь ч бууныхаа зүг гар сунгахаа болов. Эндиан хүн цагаан арстанда хэдэн үг хэлчихэд юу ч болоогүй адил хоолоо тайван идэж эхлэхэд нөгөө нь галын хажуугаас босож залуу хүүхний өөдөөс явлаа. Дэрэгдэн дөхөж ирсэн үл таних хүн Мэйбэлтэй нэг арстны боловч өмссөн хувцс нь хоёр үндэсний хачин холимогтол баахан сэжиглэм. Тэгээд сайн танилцтлаа. Энэ тухай үг цухилгахгүй байхаар дотроо шийдвэ. Тэр бол царай дортой хэдий боловч цаана гүндүүгүй аятайхан дунд зэргийн насны хүн юм. Царай мутайч гэсэн амар юм огт санагдсангүй. Гэхдээ Мэйбл өөрийнхөө бодлоор биш гэхэд ер нь цус махандаа шингэсэн заншил буюу бүсгүй хүн үл таних эр хүний өмнөөс яарч очих ёсгүй журмаа дагаж тэр дороо зогсов. Ер нь тийм нөхцөл байдал тухайн тохиолдлын эрхээрч зогсохоосоор аргагүй байсан бүлгөө. Бүүе залуу хүүхэн минь. Хувцсаар нь бодвол анчин болох нь гарцаагүй. Энэ дэнг шудраг ёсыг ботсон ямар ч хүнийг баяртай хүлээж авах тийм Христос мөргөлтнүүд байгаа юм шүү. Би бол энэ нутагт нэрд баггүй гарсан хүн. Миний олон нэр хочны нэг нь болдгоо таны чихийг дэлсэн болов. Их нуруудын чандар суудаг Франц индианар намайг Ла Лонго Карибина гэдэг. Ариун шудраг явдалтай Могиган аймгийнхан бүр үннээр нь хэлэхэд тэднээс үлдсэн хүмүүс намайг шонхрын үд. Их нуруудын наа талаар суудаг ойн харуулынхан цэргүүд мөр шинжээч гэдэг. Яагаад гэвэл замын нэг талд Минго, нөгөөд нь миний тусыг үлээж буй нөхөр минь байгаа. Гэхэд ялгаагүй л таньдаг хүндээ. Би гэж тэр анчин хэлвэ. Энэ бол сагсуурч сайрхсан хүний үг биш. Харин хэн хүн ямар ч нэр хочоор дуудлаа гэсэн нүүр улаах шалтгаангүй гэдэгтээ итгэсэн хүний бахархал байв. Гэвч Мэйбл гүн их сэтгэгдэл төрж сүүлчийнх нь хэлсэн нэрийг давтан мөр олагч гэж хэлээд гар хавсран баярлав. Намайг нэрэн ингэж нэрлэдэг юм. Залуу хүүхэн минь. Сүртэй нэр алдар зүүдэг ноёд байх боловч хоос нэрнээс цаашгүй нолоо. Харин би үннийг чин үннээр хэлэхэд мөр үзэж шинчгээс ор мөргүй юм шинжихтэй илүү байдаг чадaltaа бахархдаг юм шүү. Тэгвэл та чинь аав минь биднийг тосуулж илгэн гэсэн тэр сайн нөхөр маань байж таарах нэ. Хэрв та дэслэгч дүүнхэмийн охин муу юм болоо. Делаварын их Вивагардич үүнээс илүү үнэнийг хэлж чадах визээ. Намайг Мэйбл гэдэг. Харин модны цаана миний нагацах гэв Гилбер гэдэг нэг тускараараа байгаа. Би та нартай нуурын эрэг хүрч байж уулзах юм гэж бодож байсан. Та нарын замчид илүү шудраг сайн саналтай индиан байсан бол зүгээр байж тээ. Тускараараа хүнд би нэг их итгэдэггүй. Энэ аймгийнхан өвгөд дээдсийнхээ булш буухнаас даан чих холдсон болохоор их багшаа тэр болгон санахаа болсон ус. Бас тэгэд Гилбер гэлөө. Их санаатай удирдагч та. Зуны шүүдэртэйгээ яваа юу? Тийм ээ. Их тэрхээ хамт яваа. Мөнч номхон хайр хүрмээр амтэн шүү. Нөхрөөч бодвол үнэн ч хүн. Гэхдээ яах вэ? Бид амьдралын замыг маань заадаг дээд тэнгэрийн талаар л явах ёстой. Дэлавруудад нөхөр болох хүн гэж үзэхэд
Судсанд нь Мингогийн цус дэндүүх байлаж гисэн та нарт тэрнээс дор өөр Тускараро замчин болоогүй яамаа да. Энд бид ингэж сайхан уулздаг байж гэж Мэйбл хэллээ. Ямар ч болтугай муу юм болсонгүй. Би охиногч намаараа дүйж байгаад авчирч өгнө гэж дэслэгчд андгаа хэлсэн юм. Бидгэд та нарыг хүрхрээд хурч ирэхээс өмнө уулзъя гэж бодоод хүрхрээний ойролцоо заваа орхичихсан юм л т. Хэдэн бээр дөхөж очиход бид та нарт тус болох хэрэг гарах юу магад гэж бодсон л доо. Ингэсэн маанч зүв боллоо. Гэлбэр тийм түргэн урсгалаар гарч чадах хүн биш байх. Аха, Тускараро хоёр маань энд ирж байна. Одоо та нартай нийлж болох боллоо. Кэп Гэлбэр хоёр яриа хэлэлцээ нааштай болж буйг мэдээд хурч ирэхэд нь Мэйбл өөрийн мэдих цөөнүүгээр тэр хүмүүсийн тухай хэлж өгвөө. Ингээд дөрвүүл болж түүдгийнхээ дэргэд байсаар буй хоёр хүн дээр очихоор явваа.